Зохиолч Эренчингийн Ганбат. Ганбат зохиолч нь Сэлэнг аймгийн Мандал суманд төржээ. Тэрээр 1968 онд Ломносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн сэтгүүл зүйн ангийг төгсжээ. Монгол телевиз, мэдээллийн Монцомын агентлаг, соёлын яамны сонин сэтгүүлийн редакцид тус ажиллаж байжээ. 1972 онд цог сэтгүүлд анхны туужуулах сүүлчийн галт тэргэн хэвлүүлжээ. Зохиолч Эренчингийн Ганбатын Хараагийн туужууд, Ботхоннууд, Алаг морь, Хужир нугдаа очих юмсан зэрэг тууж өгүүлгийн номнууд болон роман нь хэвлэгдэж байжээ. Энэ удаад та бүхэндээ Ганбат зохиолчийн найр өгүүлгийг хүргэж байна. Цахилгаан станцын дэлхий шиг том хашааны наадах гарам дээр зогсож байсан галт тэрэгний цуваа түжигнэж тажигнаж гинж холбоос нь харжигнан дугтжиж гівгинт хөтлөв. Галт тэрэгний нүүрстэй твшний амсар дээр гингүү сууж байсан сондрмаа барьж байсан том нүүрсээ алдан арт тийшээ савн унаж жигтэй түргэн хурдан авч байгаа галт тэрэгний хууран дуур нүднээ бараг үзэгдэхгүй жирэлцэх дэр модруу унахтаан холбоос бүдүүн төмөр дээр оочсон боловч яагаад ч юм ухаан алдсангүй. Вагон хоорондоо мөргөлдөн шүргэлцэхээс хамгаалдаг том ширмэн тавагнаас хоёр гараараа тас зуурн тогтсон боловч завсар зайгаар нь хөлн унжин дор модон дээгүр чирэгдэхэд хоёр гутлан суугусран нүцгэн хөлн хайрах чулуу дэр мод балбасаар улаан нилэг болж тамир тэнхэн тасран бүх биеэрээ өөрийн ирэхгүй доошон унахта айсандан тас ансан хоёр нүдэн арайхийн зориглон нэвэл гал очис цацруулсан хос ган төмөр дугуйнууд асар том махны машины хутга мэт эргэлдэн тас хэрчхээр аимшигтэй харагдахад яахч аврал байсангүй зөвхөн л ээжээ хэмээн ганц удаа хашгирч амьдсан нь төмөр дугуйнуудын түмэн түжигнээ дунд замхран дарагдлаа. Сондрмаа ингэж аимшигтай муухай хар даран зүүдлээд хамаг хөлсөн цутган сэрв. Гэрэн дулаахан болохоор халууцсандаа юм уу? Эсвэл энэ аимшигтай зүүднээс болж хар хөлсөн цутгасан ч юм уу мэдсэнгүй. Зүрх нь галт тэрэгний дугуй мэт нэгэн химээр түргэн цохилж цээжиндээ багтахгүй амаар нь гарах гэж байгаа юм шиг дотор нь бачимдаж байсан ч нэрэл өөрөө нүүр сатсан богоон дээрээс савж унаагүй. Саяын аимшигт зөвхөн хардарсан зүүд байсанд хачин их баярлав. Нүүрсэнд явах болгонд нь чөтгөр шугалсан мэт дандаа дагдаг аимшиг. Айдас хүйцэн ингэж зүүдлэгдсэн нь ямар нэгэн аюулын тохиоч юм уу гэж бас төгшин бодлоо. Сондрмаагийн гэр будаг нь ханхалсан цоошин хэрнээ. Дотор нь ганцж тавилгыг тогшилгүй. Зүүн хаяандаа алимны ганц нэг цаасан хайрцаг тавьж түүндээ аяг халбаг төмпөн сав тэргүүтнээ хийсэн. Элен суланцаас нь дамжиж ирсэн нөхрөн согтуудаа хамаг эд хогшил хуучин муу хуц сунраа галтан шатаахад айлын пинт байсан тулдаа л бүтэн үлдсэн нэг муу бор авдраан хоймор тоон тавьж том хуун ханаас ч юм олж ирсэн нэг зурмал бурхнаа аав ээжийнхээ болон дээр үед ахын дүүс явсан бололтой одоо ч өөрөө ч сайн таних мэдэхгүй хүмүүсийн шаргалцсан гэрэл зургнууд байсан хуучин жаазанд хийж залаад зөвхөн аав ээж хоёрын зургийг нүүрэнд нь хавчуулж өмнө нь зул барьсан нь бөхөөгүй байлаа. Энэ ургамлын тос чинь яас их тортогтой юм бэ те? Ийм тортогтой юмар зул бариа тайвал энэ сайхан гэрээ маань мод удахгүй нийл хар юм болох юм байна л та. Энэ л ургамлын тос биш нөгөө нефт нүүрснээс нь гаргаж авсан юм байгаад зул барихад ийм их тортог гарч байгаа юм чинь хүний дотор орохдоо яаж харлуулдаг бол гээд ямар шар тосоор зул барих тэнхээ байх вэ штэ гэж сондрмаа бодов. Тэднийд шар тос байтугай өөхөн тосч байхгүй. Шинэ гэртээ болж бурхан залсан болохоор зул барих гэж зүрх гарган 1000 гаруй төгрөгөөр ганц лон хургамлын тос авсан бөгөөд өөрсдөөсөө ч харамлаж гамбир хайрхаасаа ч хайрлаж зөвхөн бурхандаа л зул барьж байгаа нь нэлээ. Сондрмаагийн гэрн шинч 100 янднан шин. Шүн унтахтаа нүүрс хийсэн болохоор гэрн дулаанараа дүнхээж ястай л жаргалын өргөө байлаа.
Намрын сүүл сар хүртэл дан майханд толгой хоргодож байхдаа Сондромоо хувь тавиландаа гомдож ер нь энэ хорвоод ингэж амьд явах нь утга учиргүй мэт санагдаж гутарч явсан билээ. Хүн гэдэг амьтан ор хоронгүй л бол олсон юмаач юм болгож чадахгүй. Гадаах нь гэртээ орохгүй, гэрдэх нь гидсэндээ орохгүй. Таних хүн таарлцсан ч манайх тэнд энд гэж зааж зурж өгөхийн аргагүй. Ядарч зүдэрсэн үедээ ч юм уу жихэн хүйтэн өдөр гал түлэн тавтай сайхан амарч хэвтгэхийн аргагүй. Үр хүүхэд нь хүртэл тогтож байхгүй айлын тогоо дулаан гэр бараадан алга болж амьтан хүний ад болон эсвэл хаана явааны мэддэхгүй тэнэж сураг алдран ор зовлон бүхнийг амсдаг билээ. Орон гэргүй хүн гэдэг сүнсгүй болсон амьтан мэт Сондромоо санагддаг байсан. Гэтэл өнөөдөр ингэж дулаахан гэртээ аимшигтай хар даран зүүдэлсэн ч нойрон хантал унтаж хэвтгэхдээ хинээс ч айж имэх юмгүй, хинээч царай харахгүй, бор гэртээ богд хар гэртээ хаан болж санаа сэтгэл амгалан байх нь түүнд жаргалын дэд байлаа. Дандаа ингэж нүүрс түлээд байвал энэ сайхан зоох минь бөөрөөрөө цоорч мэднэ. Тоосгоны хилтерхийч болов цуглуулж бушуухан л пишин барьж авъя. Тэмүүгээгээ босхоор дагуулад тоосгоны үйлдвэрлээ очие. Хагархаа хэмхэрхий юм хогон дээр нь ч гэсэн хөвтэй байлгүй гэж бодсноо өхөн чи юу лээ. Өнөөдөр чи шинэ гэрийнхээ нарыг хийн шүү дээ гэж санав. Тэмүүгээ нь ихчийнхээ урд тухтай наргагүй унтаж байна. Их л халуутсан бололтой бяцхан цээжээл гарган унтаж байгаа хүүгээ Сондромоо хөөртөн харснаа очиж хужилгыг нь засан хөлс дааварлсан духан дээр нь өнсөв. Хүүгийн минь нэр томцсон юм биш байгаа да. Ядруу зүдруу ус бид чинь өөрсдөө өөдөлтг нь өнгөрсөн ч гэсэн үр хүүхдээ сайн сайхан хүн болох байх л гэж гордсондоо том гой сайхан нэр өгөх юм да. Гэхдээ миний мөнхүүч ганцаараа тийм том хүний нэр авсан юм биш л дээ. Миний мөнхүү тийм том мундаг хүн болохгүй ч гэсэн сайн сайхан сэтгэлтэй, ойр тойрондоо нөмөр нөлөвтэй хүн болвол боллоо гэж өмөөрөн бодов. Хүүн мөд сэрх янзгийн унтаж байлаа. Ямар дан даав майханд daarаад атарч хэвтэй биш дээ. Унтаг дээ гэж Сондромоо бодов. Явж мөн хүүгийнхээ буйнаар бид чинь ор хоронтой боллоо шүү дээ. Болохтой ийм сайхан шин гэртэй болох гэж. Бурхны минь ачтаа гэж Сондромоо сүслэн залбирав. Тавилангаараа болно гэдэг бол дэндүү ухаангүй арга ядсан амьтны бодол юм шиг санагдана. Тэгвэл бурхан мэдхүү. Хэрв бурхан мэддэг бол өөрийг нь арай ч юм явуулахгүй баймаар. Бурхан байдаггүй гэсэн сурталд итгэж явсан минь гисгээлг юм болов уу гэж бас бодогдох нь би. Одоо нөгөө өндөр цагаас сүхэн амьдралын ачаагаа даагаагүйдээ тийм болсон юм шиг сэрвэгээрээ бөхтөрдөө батгах шавсан барзгаар царайтай яралцсан цагаан шүдэн хорвоогийн хатуу хоолыг даалгүй үерч унсан мэт онгорхон амтай хар хүн болжээ. Нөгөө ажиллаж байсан үйлдвэр энтер нь байхгүй болсон болохоор ажил төрөлч үгүй. Энэ том орчлонд илүүцсэн хүн болж хувираад амьдрахын эрхэнд арга буюу ууланд явдаг. Хангаан хишиг буян ихэн болохоор самар жимс халиар сонгон төөж гурилынхаа мөнгийг олдог. Цагтаа онц тээвэрчин болж мандаж явсан. Сүхэ өнөөдөр уул руу явж хулгайгаар мод хөрөөдөж цэрэг цагдаад баригдахгүй гэж үүрийн 5 жингээр тэмээн тэрэг туйлсан мэд 2 мод чирж гэрлүүгээ хараг үхээрээ хар хөлсөө асхан гүйж ирдэг. Тэрнийхээ хооронд зав чөлөө гарч амс хийвэл хувийн үйлдвэрийн найруулсан хор ууж ухаан мэдрэлээ алдсан харахад осолдохгүй л хүний оронцог болчтой. Түүний чирж өнхрүүлж ирсэн модыг нь Сондромоо охинтойгоо хөрөөдөж хаглаад шуудайлж зарна. Заримдаа Сондромоо сүхэдээ хань болж хамт явах нь ч бий. Хөрөөдсөн ганц тайрдас ч гэсэн эргүүлэхтэй төмөр 2 үзүүртэн шаагаад тэрнээсээ олсороо оосорлон мөрнөөсөө өглөж гэртээ ирж чадвал 2-3 хоногийг даах тосгүй ч гэсэн гамбирын боргуурлын мөнгө болно. Гэхдээ Сондромоогоо модонд цохиулчих нь аз хайж цэрэг цагдаад баригдвал хаяг нэрийг нь тогтоох гэж торгуул баг нь авах гэж бас байгаль хамгаалах тухай лекцээрээ сонсох гэж 2-3 хоног саатуулагдаж ядарч мэднэ. Тэрний оронд хоосон ч гэсэн майхандаа үр хүүхэдтэй бараа болж байсан дээр гэж хүний л ханийн болохоор сүхэ авч явдаггүй байлаа.
Мод үүрч чирсээр байгаад олс холтос хоёрт өрүүлж холгосоор байгаад нөхрийнх нь нуруу мөр улаан нилэг болсон сүлдээ харлаад нэг том хар хөх үлд гарсан мэт загсны хайрс мэт хатуу болсныг сондрмаа элдвийн эм тос олж өөрийн ирэхгүй бөмбөрөн асгарах нулимстайгаа холин байж түрхэж өгдөг үлээ. Заримдаа сүхээгээ арх хүн гадуур таниж хэдэн хоног сургаггүй алга болоод ухаан санаан самуурсан мэт аимшигын кинон дээр гардаг хачин муухай амтан шиг юм эрэхтэн гомдохдоо өглөөний нар шиг гэлс хийсэн өнгөлөг залуу сайхан насандаа сайнтай муутайгаа сагаж байсан хорвоогоос сонгож авсан хань минь эндэ гэж гомдовч хөөх юм ажил төрөлгүй болохоороо баяр жаргалч алгадаа. Хаяа нөхдөдөө бас чиг наргиж зовлонгоо мартахгүй бол дандаа л өдөр шөнөгөө уул руу гүгээд байдаг ойн бор гөрөөс штэ. Энэ үнд маань архинаас өөр сэтгэлээ баясгаж амрах юм энэ хорвоод даанчиг алгадаа. Харин өвлийн хүүтэнд битгийл гадаа хөлдөж үхээсэй гэлээ. Мууч гэсэн өр хүүхэдтэй харагдаж наддаа хань болж явсны дээр юмсан гэж ханаа дотроо цагаатхан боддогч үе бий. Залуудаа царай зүс харж тэнэглээгүй бол өөрт нь хайртай гэж үхэж хатаад байсан цэхийнхээ засварчин залууг нурууг нь навтгар царай муутай гэж мунхаглан голоогүй бол одоо алтны компани захирлын авгаа гэж булганыхийн дороологсон өндөр цагаан хүүхэн тэр жип машиныг нь хөлгөлсөн сэхүүн амтан явах байсан да. Хов тавилан гэдэг тэнэг мунхагтаа хаяа гомдож уйлж суухгүйсэн гэж бодно. Одоо над шиг эцэнхий туранхай хуучин муу хэмэл үстэй шүүбний танаган дээр нөхрийнхөө хуучин тэлэг бүсэлчихсэн амиа золон байж цахилгаан станцын богоон дээрээс хулгайлсан нүрс үүрийн таван жингээр уулнаас чиржирэн хугалж шуудайлан түлээ мод зарах гэж өвлийн хүүтэнд голоо царцтал хамраа улайтал зогссон амтныг хинж тоож нааш харах билээ дээ. Амьдрал минь нэг иймэрхүү л өнгөрөх ёстой. Урд насны нүгэл лайланчиг байсан юм байлгүй. Үгүй юр над шиг тэнэг муухай хүн хорвоод олон төрөөд ч хэрэг алгадаа гэж заримдаа бодно. Бүрхэг бүүдгэр өдөр шиг гинэн хിവэр уйтайхан өнгөрөх амьдралтайгаа эвлэрэн дассан хүн болжээ. Гэхдээ баг залуудаа хайраа өгч ханасан сүхэтэ өшөрхөн гомдоод байхгүй. Амьдралын шуурганд овсгаа самбаа гаргаж чадаагүй. Амьдралдаа хөлөө олоогүй хүн л дээ. Тэрнээс биш эрхэлсэн ажил төрөлтэй бол хинээс ч доргүй ажиллаж амьдраад явахсан да. Сэтгэл нь сайхан амьтан шүү дээ гэж хаяа мөрөн бодно. Сүхэ арх уугаагүй үедээ ухаан орж нөгөө мод чирдэг үзүүртээ эргүүлгэн төмөртэй олсоо мөрөндөө углаад шүн дөлөөр амтны хөл чагнасхийн хулгайгаар хулмалзан байж уул руу явхад нь гурил хайран самарсан өтгөн цайгаан хантлаан уугаад зуухан дээрээ тосгүй хайрсан боргуурлын гамбираа халаасаар нь дүүргэж чихэж өгөөд гаргахдаа мод чулуунд цохиулчих вэ. Хангаа амтанд хазуулж хадруулчих вэ гэж айхдаа ганц мэддэг майнаа уншиж үлдэнэ. Гэхдээ онгон дагшин ууланд гарч ой модноос нь хэргэж байгаа юм чинь лус савдаг хэлгэнүүл яам гэж хамгийн ихээр айн сүхэн болохоор би онц тээвэрчин хүн. Харин одоо тэмдэг үнэмлэхийг нь л аваагүй болохоос биш онц ойн хамгаалагч болсон. Би чинь өгөрч муудсан шатаж түлэгдсэн модноос л авч ой цэвэрлдэг. Тийм болохоор миний хөгшин айх юмгүй. Лувс садагч нь хин юу хийдгийг мэдэн шүү дээ гэж тайвшруулна. Бас бид өөрөөр яаж амьдрах вэ хэлээд өгөлдөө. Тэр хийж чаддаг ажлыг минь олоод өгөлдөө. Би тэгвэл мод байтугай навч таслахгүй амьдрч чадна. Байглаа хамгаална гэж ярихынхаа хажуугаар хүнээ хамгаална гэж ярьдаг байх хэрэгтэй шүү дээ. Хүнээ хамгаалж байж байглаа хамгаалдаг юм байгаа зү гэж халамцсан үедээ хүнд хэлээд байгаа юм хашгирна. Бүр нэг удаа би өмхөрч чадсан хожуулаас чинь хямдхан байна уу гэж хашгирав. Хэрв тийм бол намайг үр хүүхдтэй минь хамт ой мод шиг шатаач хаач гэж цагдаад баригдсан үедээ хашгирч цамнаад танхаан хэрэгээр арай шоронд явчихалгүй 15 хоног баригдаж байж өнгөрсөн. Сүхэгийнхээ үгийг сандрмаа дотроо зөвшөөрөвч балай дими юм ярьж байж шоронгийн хадаас болж биднийгээ зовоох нь согтуу солиотойч гэсэн хань минь шүү дээ чи. Аядуу намдуу явсан дээр биш үү?
Насныхаа эцэст шоронгийн бандан халбагдаж суух чинь дутаад байна уу гэж уйлж гуйна. Гэхдээ л сүхэ халамцсан үедээ бид шатсан хожуулнаас дор юм уу гэж хашгирдаг нь хэвээрээ. Нээрэл ажил төрөл олдтол өөрөөр яаж ч амьдрах юм бэлээ. Ажил олдоно гэдэг энэ насанд өнгөрсөн бололтой. Араа жаваар зарлахтаа нас тогтооно. Яваад очивол бараг үгч солихгүй. Дандаа царайлаг охид хэрэгтэй болсон юм бах та. Цэрэг цагдаад баригдавч, торгуулж баалуулавч цагдаагийн хэсэг дээр хоол ундгүй, хонон өнжин хоригдож, лекц яриа сонсовч гэдэс өлснө гэдэг. Тэрэн дотроо хүүхдүүд нь хоосон хонохыг харна гэдэг бол ямар аимшигыг умартуулдаг вүлээ. Сүхэ хэдийгээр ууж иддэг ч гэсэн ухаан мэдрэлийн өвчтэй биш. Гамбирчгүй болсон үедээ зүгээр хөвтөд байж төвчж чадахгүй нөгөө муу олсоо эгэлдэрглээд л хөрөөгөө сувчлаад л малын хулгайч шиг шүн дөлөөр гарахдаа өөр яах ч вүлээ. Хаан чим найз охтойхороо хоног төөрүүлж явсан охин нь ирээд шинэ гэртээ болсондоо баярлаж бас найр хийн гэхээр хөөрөөд шүн чөлөгтэй унтаагүй. Охин нь толны жижиг хаархайд харан үсээ самнад сууснаа. Аавч азгүй дахиа юм а гэж дууграв. Тоогоотой цаагаа самарч зогссон сондормоо чиндээж итгэсэнгүй. Юу гинэ? Аавч азгүй дахиа юм а гэж байна. Юу гэсэн үг юм наадах чинь? Шинэ жил болоход аав баригдаад байхгүйсэн. Одоо шинэ гэрийн найр хийхэд бас л баригдаад байдаггүй. Дандаа л архиа уна. Надамаа тат. Хөө байтлаа аавыгаа дахиа нохоо гэх нү. Та нарын төлөө л явж байгаад баригдаа бидтэй. Шинэ жилээр шинэ гуталгүй гэж үглээд байхаар чинь л өсөж өндийж байгаа хүн гоёлгүй яах вэ? Аав чинь нэг их мундаг биш ч гэсэн шинэ гутал авч охиндоо өмсгөнө гэж яваад л баригдаа бидтэй. Яах вэ шүн ууланд дараад яах юм уугаал үз. Одоо найр хийн гэхээр зэрэг зандаа давгарч гэсэн миний л найз нар ирэх юм чин ганц удаач гэсэн аятайхан юм хум идэг гэдэл би явж хідэн төгрөг олох мод чирж ирээ гэдэл явсандаг. Тэгээд л баригдчихсан шүү дээ. Муу аав нь ядаж зовж та нарыг тижээж байгааг чи ер нь ойлгохгүй. Эсвэл өөрөө хоосон донгоддог дахиа байна да. Яах вэ? Айлын аавд амьдралаа аваад л яваад байхад. Чамд хамаагүй. Чамайг баян тарган өсгөөгүй ч гэсэн чамайг төрүүлсэн эцэг чинь аав чинь байгаагүй бол чи энэ хорвоод төрөхгүй байсан шүү. Чамайг төрүүлнэ гэдэг хамгийн том ач. Төрсөн хон чинь юу ч өгөхгүй байсан ч болно мэдвүү. Гэж дуурайд охин нь дахиад юм хэлсэнгүй. Аав чинь биднийг тижээх л гэж нурууныхаа ясыг гартал мод өрч байна. Нэг өдөр модон цохиулаад өгөх чинь билүү. Тэр жил энэ хойд аманд хадлан хадаж байсан өвгнийг бавгаараад идчихээ үстэй. Ингэж ярьж байхынхаа оронд явж ажил олж хийгэж. Ингээд л үглээд байдаг юм. Би юу хийх юм бэ? Гуанзан савгаахтаа өдөр 14-5 цаг ажиллаулаад л 7 хоноод л халчих юм биш үү? Над шиг юм олон болохоор хүнээр дутах штэ. Чи л ажилд муу болохоороо гологдож байхгүй юу? Ээжээ, та юу ч мэдэхгүй байна. Хэрв та нарт хэлбэл аав очоод гуанзны эзнийг алчихна. Тэгээд л манайх гэдэг айл будаа. Охин нь дахиад юм хэлсэнгүй. Хатвчны цаасан хайрцагнаас аяг гарган цай хийхэд бэлдэв. Тэгээд тал хавч зүсэн тавглав. Сондормоо охиныхоо хэлсэн үгийг бодоод өөрийг ч хэлсэнгүй. Тэгснээ охин минь ахан тэр ажилдаа тэнцэх нү. Жаахан харъя л та. Хэрв болбол гэрээрээ явнаа. Баатар захирал тиймэрхүү юм дуурсан шүү. Тэгвэл бүгдээрээ ажилтаа болно. Хүү минь гологдохгүй л байгаасай. Манайх ч аваа өнөөдөр найр хийх болохоор талах авсан юм уу? Тийм ээ, цаан чин жаахан тос ёотон байгаа. Тосыг нь ч хүмүүс идэхгүй үсттэй. Нөгөө юм л байвал. Харин миний охин өдөр аавыгаа эргэхдээ тос аваачж өгөөрэй. Ээжээ, нэрэ манайх нүүмэр байна. Аавч архичингуудаасаа холдог. Алтны уурхайд та хоёр таарах ажил олдох байлгүй. Алтны уурхай юм чин манай сахиул хамгийн хэрэгтэй байгаа. Би яах вэ? Шороохсон ч чадна. Тэмүүгээ бас. Тэмүүгээгээ аваад явна. Тэнд нь баг сургууль байдаг гэсэн. Ээжээ, тэр Баатар захирал чинь таны найз юм уу? Аавын найз юм уу? Найз юу байх вэ? Залуудаа л бид хамт ажиллаж байсан юм. Тийм баян залуу байсан юм уу? Одоо алтны уурхайтай байдаг.
Социализмын үед баян хүн гэж байсангүй. Цэргийн харанд байгаа юм шиг л бүгдээрээ юмаа хуваагаад л авдаг байсан юм. Харин одоо бол ухаантай л амьдрах хэрэгтэй. Ухаан ч л хамгийн том баялаг шүү дээ. Баатар залуугийн л ухаантай л да. Тэгвэл та суучгүй яасан юм бэ? Цаа солиор. Ээжтэйгээ юу ярих нь вэ? Хэрв тэгсэн бол чи байхгүй шүү дээ. Надаар яах юм? Бушуухан цайгаа угаад махаа татаа миний охин. За би гэлэлцүүлнэ. Ээж яасан их мах авсан юм бэ? Би ч жаахан юм авах байсан юм аа. Тэгсэн мөнхөө ах чинь л ямар мөнхөө? Яагав автаа чинь сэрэгтэйсэн махны чинь шүү дээ. Шинэ гэрээ найр хийн гэж дуулаад өгсөн юм. Би улаан махаар мэлэж байгаа юм шүү. Зах амрах өдөр очиж өөрөө мэлэнаа гэж юм лээ. Автаа бууз авчиж өгнө. Тэгэлгүй яах вэ? Ээж нэр нүүмээр байна. Хаврыг хүлээгээд яах юм? Яарад яах вэ охин минь? Энэ алтан хошууч бидэндээ бас ээл буянтай шүү. Чулуу байсан газраасаа хөдөлбөл 3 жил зовдөг гэсэн. Хүнч гэсэн нутаг сэлгэхдээ таарах тохирохгүй гэж байдаг юм. Ах нь хэрэг туугдаад ч юм уу тоогдоод ч юм уу нэг ирэх бах. Тэндээ сайхан байна гэвэл бүгдээрээ нүнэ. Уг нь Баатар хүүг маань харж хандан л гэсэн юм. Гэхдээ гэрээсээ холдож үзээгүй, ажилч хийж сураагүй юм хэцүү шүү дээ, бурхан минь. Агаач гүргэрэл дээ. Тэг юу гэж байгаа юм? Тэвчээртэй гэж байгаа юм аа. Ээжээ, та их сайхан хүн шүү дээ. Аавч сайхан. Та нарын үед ч царай цус хардаг байж, одоо бол хөрөнгө хардаг болсон. Би чамд нэг шүлэг уншиж өгөө. Баян авгаатай битгий суу, гэрээ орхиод нэг л өдөр хөөгдөн. Барлаг ядуутай ч битгий хавьт гэгээ үзэхгүй зовх болно гэж шүлэг байдаг юм. Миний ээж ч мондог шүү. Зөндөө ном уншсан. Та нар шиг ном уншдаггүй харанхуй ус байсангүй. Ном уншаад юм ойлгох хэрэгтэй. Та ч их уншаад ойлгосон доо. Тийм ээ. Бид сэтгэлээрээ л амьдарч байсан. Баян ядууч гэж байсангүй. Хуарангийн цэргүүд шиг нэг бахиалтай. Амьдрах чадвар гэдэг чинь хүний сэтгэл шүү дээ. Санаа сайн бол заяа сайн гэдэг юм. Тэгээд манай аав санаа муутай гэж үү гэхэд нүрэ угааж исэн тэмүүгээ гинт тэдний зүг харж чи яста тэнэг тийм том болцоход юу ч мэдэхгүй. Манай аав хамгийн сайхан сэтгэлтэй мэдүү. Чи хотор. Аав сайхан сэтгэлтэй л дээ. Харин сэтгэлийн хат муутай юм уу? Би бол зоригтой. Чи мөн навчаа эзэндээ загнуулаад л ажилласаа гардаг. Чи бол ядуу амтан. Би бол сүрхэхгүй. Шүдээ зугаад л зүтгэн. Би сайн ир болно. Харж л агаарай. Юу гинэ минийхөө. Чи хулгайч болох нь уу? Би хулгайч болохгүй. Дээр үеийн сайн арчууд чинь цөмөрөл хулгайч нар. Би харин багшин хэлсэн шиг бэрхшээлийг даадаг, давдаг, сайн ир болно. За. Сайн ир минь бушуухан цайгаав. Тэгээд дэлгүүр яваад ир. Ээж нь сарамсаа мартчихаж. Нэг мөсөн явуулаарай. Дахин явмааргүй байна шүү. Хийжээ. Гэртээ болох ямар сайхан юм бэ? Тийм ээ миний охин. Одоо гэртээ байна үсттэй. Найз майзынхаараа яваад яах вэ? Гэртээ дулаахан суугаад ээж аваагаа ирэхээр хоол хийчгээд байвал боллоо. Навчаа тэгээд ажил хийхгүй улам гахаа болоод л гэртээ өвдөд байх юм уу? Ээж нь ажил олж өгнө. Агаа нь хэрэг юу болох нь? Та нар хавар болоод эндээс нүүхгүй бол би агааг ирэхээр нь дагаад явна. Тэнд надад ажил олдгол байх. За үг болтлоо. Хойлоо махаа татъя. За ээжээ. Би аав шиг хүмүүст маллуулахгүй. Агаатайгаа байгаад ажил хийж чадчих л таараа. Нэрээ тийм шүү дээ. Өөрснөн жил сүхээ галдагч гэсэн 2 өрөө сайхан байраа лөө өрчингуудад алдчихсан. Арх ууж согтурж явахдаа мөрөөтэй тоглоод орон гэрээ алдчихсан. Цаад 2 луурчны сүхээг хавсайдаад байрыг навчихсан. Сандармаа өгөхгүй гэж үзээд цэрэг цагдаад өгн барин гэсэн боловч залуугийн л бүтэлгүй явсан шар ганчиг гэдэг амтан тэгэлтэй. Одоо хуульч нь мөрөөтэй тоглоом тоохоо байсан. Бүр бүх талаар нь дэмжиж байгаа.
Лото, мото гэсэн луврыг дэмжиж өөгшүүлээд бүр зурагтаар тогтмол сурчилдаг болоо бидтэй. Чи байраа битгий өгөлтөө. Мөрийтэй тоглоом гэдэг чинь заавал өр төлөөсөө авдаг юм. Сүхээх чинь ууланд явж байхад нь мод оноод цогцохож магадгүй. Эсвэл ухаан мэдрэлгүй согтуу явахтаа ямар ч юмтай таарч машин тэргэнд шүргүүлж мэднэ. Дайрлагч дайрах юм билүү? Энэ алтан гошуунаас хэнийг ч гэж олох юм. Чи байртайгаа үлдвч яах вэ? Өрх толгойсон эмэгтэй нэгээр л нэмэгдэнэз. Ирчүүдийн тоглоом хатуу шүү дээ. Үзэж дуулаад из гэж айлгсан. Тэгээд л шар гончигт байраа өгч төрсөн дүүгийнхээ байранд очиж толгой хорогдсон боловч дандаа ирэх үнэртсэн согтуу хар юм чинь энэ хавийн шившиг болголоо. Орцны гадаа согтуу хөвтгийг нь хараад хүн болгон намайг шоолж бах нь ханж байх шиг байна. Тэр алтан хошуундаа очиж гахаа нохоо шиг амьдцгаа. Ястай нөгөө Шевченкогийн шүлгэнд бичсэн шиг нэг л өдөр хөөж орхижээ. Загтаа сүхэн арх тамхи мэдэхгүй автозасварын заводын дарга энтер болж мянгаар нь цалин авч хүн явахт нь дүү хүүхэн бас хүн болох гэж хараагаас ирээд сүхэгийн ачаар хүнсний темст орж худалдагч болсон. Хөдөөний пөөнгөрийн мөрөөд сүхэгийн цалингаар хотын дэгжин охтын өмсдгийг өмсөж зүудгийг зүсэн. Одоо хувийн дэлгүүртэй болоод сая-саяар нь олдог гэрнэ. Мууч гэсэн 4 хантай юм аваад өгсөн бол яах вэ? Тэгэхэд шууд л хөөгöd гаргачихж байгаа юм да. Төгрөг мөнгө төрсөн ах дүүгээс үнэтэй болсон цаг энэ ажээ. Шинэ гэрийн найран дээр Тэмүүгээг дүүргөө явуулсан чинь найр хэсч явдаг завтай хүн алга гэж хэлээд 2 шил найрка бэлэг гэж өгүүлсэн байсан. Цайгаа ууж суусан Тэмүүгэ агаа даргын туслах болсон гэлөө. Тэгж байгаад дарга болох байх та гэв. Даргын туслах бишээ. Даргын туслах машинч. Дарга гэж юу юм бэ? Ээж нь мэдэхгүй. Алт олдог, угаадаг, хайлуулдаг ч гэлөө. Машин ч юм уу, экскаватор ч юм уу, үйлдвэр ч юм уу. Юу ч байсан яадаг юм бэ? Ажил хийж л байл гэж охин дуурав. Агаан цалингаа хурааж байгаад гэрээ мөнгө авчирч өгнө гэж байна лээ. Өөрөө авч өгөх юм баг. Одоо ч бурхны ивэлэр гэртэй боллоо. Одоо ядахна ортоо болцгоох юмсан. Тэгээд дулаан хувцас. Хамгийн гол нь хүмэл сайжлаасаа билээ. Шар гончиг байрнаас нь хөөж гаргахад гутарсандаа бүтэн шил найрка ууж шал согтсон сүхэ байшингийнхаа гадаа овоолоостой байсан бүх ор дөр ширээ сандлаа шатаачихсан байсан. Сондромоо тэгэхэд амиа хорлцохмоор санагдаж байж үлээ. Бүх юмаа шинээр эхэлнэ. 40 наснд амьдрал эхэлдэг юм гэж сүхэн хашгирч байсан да. Ээжээ, агааг ямар азар ажилд авбаа? Та оруулсан юм уу? Би ч юу ахав дээ. Залуу байхад хамт ажиллаж байсан хүн. Одоо тэр компани захирлан санаандгүй таарлтаад л. Тийм ээ. Залуудаа хамт ажиллаж байсан Сондромоод хайртай явсан тэр баатартай санаандгүй таарлцсан. Яаж таних байгаа юм сүй тулаад л ердөө хിവэрэ байна лээ. Хүүхэд шуухад асуугаад Сондромоо гэрийг нь сүхээг нь амьдралыг нь асуухгүй гэж их айсан. Амьдрал ямар байгаа нь харагдаж байсан юм чинь. Гутлнаасаа бүр их хичиж билээ. Баатар ч ухаантай хүн болохоор элдвээ юм асуугаагүй. Сондромоо эцсэндээ салж явахын төс болж байсан. Гэвч шууд яваад өглөлтэй нэш. Агааг чинь ажилгүй байгааг дуулаад би бүр ажилчин ирж яваа юм. Аав ээж найдвартай ард талын томоотой сайн хүн хэрэгтэй. Чи над руу явуул гэж хэлсэн. Гэрээсээ ч холдож үзээгүй нэлэх юм. Ажилч хийж үзээгүй гэсэн чинь аавын бид хүнтэй танилцдаг юм. Гэрээсэн холдож үзээгүй гэж юу байсан юм? Хүүд чинь ажил таалагдвал та нар гэрээрээ чадсан болно. Сүхэ та хоёрт ч гэсэн ажил олдно гэж тушаасан. Намайг өнөө таньж туслахыг бодож байдаг нүнжиг сайтай сайн л хүн юм да гэж би баярлсан шүү. Ээжээ, тэр баатар ах чинь танд яагаад тийм сайн байгаа юм? Хамт ажиллаж байсан гэд байхад та. Хамт ажиллаж байсан хүн алийг тэр гэдэг юм. Төрсөн төвчин хүртэл хөөгд л гаргаа үзтээ. Хүн ухаанаараа л байдаг юм да охин минь. Нэг буянтай хүнийг дагаж хэдэн хүн хоолоо олж иддэг гэж бурхны наманд байдаг юм гинлээ. Ээжээ, тэр баатар ах танд сайн байсан уу
гэж Тэмүүгээ жигтэйхэн том хүний юм асуув. За чи жаахан бацаан байж гэж эгчин зандрав. Тэмүүгээ миний хүү яваад сармас аваад ир. Ялцархаа юм авба гялалзан шүү. Хүүн гэлэлцэн гарч одов. Сондромагийн одоохондоо хашаагүй жалгын ирмэг дээр гэрээ барьсан. Хороон дарга нь гэр барихад ирээд энд хашаа барьж болохгүй дээ. Хаврын шар усны үерээр жалгын эрэг нурж магадгүй. Хавар хідүүлээ аятайхан газар олоод хашаа барина. Хашаа барихад модол хэрэгтэй. Гэхдээ тэр өдөр ирсэн дуламжив найз нь би гэрээг чинь хашааны зах банзаар Милан. Чи битгий элдвийн юм цуглуулаарэ гэж хэлсэн. Дуламжив нөхөртөөгөө хуйлаа банзны чэнжүүд. Багаасаа найзалж явсан болохоор худлаа хэлэхгүй гэж Сондромаа итгэнэ. Сондромоод харин найзууд олон бий. Хоосон хонох болгонд очоод цай уучих найзууд дулмаагаас эхлээд бий. Харин Сүхэгийн архины найзуудаас л ганцхан ч хүнд хэрэг болохгүй. Уусан үедээ л найзууд. Маргааш нь бараг мэндгүү зөржиж мэднэ. Удвал охинтойгоо орж ирэв. Удвал бас л Сондромаагийн найз. Холбооны залгагч хийж гэлэлцэж явсан. Ижил дээл хийж гангарч явсан хоёр. Одоо ч амьдрал ахвын сайн. Эр хүн ер нь архил уухгүй бол өөдөлдөг учиртай бололтой. Удвал аяг цайчуулгүй гараа угаагаад л баншиж юм гэж гарав. Сондро, энэ гэр чинь тэгээд чухам хин гихч өгч байгаа юм дээ? Хот өгч байгаа юм уу? Дүүрэг өгч байгаа юм уу? Аль нь бишээ. Дэлхийн зүүн гэдэг байгууллага. Дэлхийн зүүн. Тийм ээ. Манай Тэмүүгээ тэнхээ байсан сургуультай явдаг гэж өгч байгаа юм. Хөө буйнаа дэлгэр. Тэд чинь Тэмүүгээг яаж мэддэг байна? Манай хорон дарга дүүрэг тодорхойлоод дэмжээд л. Тэгвэл энэ гэр чинь Тэмүүгээгийн гэр байна шүү дээ. Тийм шүү. Эр хүн багддаггүй юм байна. Хорвоогийн амьдрал үнэхээр сонин сайхан ажээ. Энэ хорвоогийн хаа байгаа газраас дэлхийн зүүн нь ирээд ямар зөнгөөрөө эднийхийг олж тусалж байгаа юм бол гэж удвал бодцоолаа. Ядарч зүдэрч төрсөн дүүн хүртэл нүүр буруулахын цагт огт бараа царайг нь хараагүй ер мэдгүй хүмүүс ирж чухамдал бурхны элчнэр ирээд тусалж байна да гэж түүнд бодогдож байв. Тэгээд дотор нь эвгүүрхэн уйлмаарч юм шиг. Алтан хошооны жаргал зовлон сүлэлцэн их өндийд нарны туяа алтран цацарч өнөөдөр бүр нэг жаргал дүүрсэн юм шиг санагдаж байлаа. Одоо хідэн найз авгаа нар нэрнэ. Нөхрүүд нь чирнэ. Тэгээд л найрлна. Зарим хүмүүс юм олох гэж найр хийдэг гэсэн. Сондромаагийн хувьд юм олох гэсэн юм биш, зүгээр л хүмүүст бурхандаа нөхөддөө баярлснаа л илэрхийлэх гэсэн билээ. Найз нар нь өөр шиг нь ядруухан амьдралтай. Хүнд өгөөд байх илүүчлэх юм байхгүй. Гэхдээ л зовхын цагт байгаагаараа сэтгэлээрээ тусалдаг нөхдөн. Яагаад ч юм Сүхэгийн ирээсэй гэж хүсв. Нөхөр нь гэртээ байсан бол их баярлах байсан та. Яах вэ? Ийм л зураг төрөхтэй ч гэсэн багдаан ханилсан хань минь. 3 хүүхдийн минь эцэг юм шүү дээ. Гэж дотроо жигтэй ихээр хайрлав. Ямар хулгай хийж хүрээ талсан биш дээ. Өглөөний сэрүүн тунгалаг агаар амьсгалан дотор нь жаахан уужран зогсдол Тэмүүгээ хүүн хашааны булангаар гарч ирэхдээ ээжээ агаа ирсэн. Агаа аавыг одоохон машинтай ирнэ гэж хэлсэн гэж алтан хошууны хөндий дүүрэн хашгирав. Бурхан минь хорвоо гэдэг тийм ч дандаа гэрэл гэгээгүй харанхуй биш байдаг юм байна. Баярлалаа бурхан минь гэж Сондромаа амандаа шивнснээ нүдийг нь бүрхэн ирсэн нулимсандаа болоод нэг том цүнхтэй юм арай ядан мөрөн дээрээ үүрээд даахгүй ачаатай тором шиг гуйвлсаар нүүр дүрэн инээд алдан дөхөж яваа Тэмүүгээ хүүгээж харж чадсангүй. Найр эхлэх дөхөж байлаа.